Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2025 оны 9-р сарын 21-ний 8 гараг. За, Вашингтон дэсийн хотод үдээс хойш 2 цаг өнгөрч байна. За, сүүлийн 2 өдөр дэлхийд даяар түргэн ахуулсан маш их тодорхой бос байдлыг үүсгэж төрөгдүүлсэн цагаан ордны зарилгын мөрөөр за энэхүү мэдээллийг хүргэж байна. Зочид мөн юунтай холбоотой тодруулга мэдээг за албаны их сурвалжаас тодруулга хийсэн дөрвид бас хүргэсэн байгаа. За тухайн үед мөн зарим нэгэн чухал мэдээллүүд тодорхой бас байсан бол. За өнөөдөр дөнгөж 50 минутын өмнө цагаан ордноос энэхүү үүсгээд байсан информационын байдлын мөрөөр тодруулга хийхээс аргагүй болж за энэхүү та бүхний харж байгаа мэдээллийг бол гаргалаа. За үүнээс өмнө цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр энэхүү тодруулгыг бас гаргаад байсан. За цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн гаргасан мэдээллээс үзэхэд за өмнө нь цагаан ордны зүгээс сайдын зүгээс жилд $100,000 төлбөртэй гэж мэдүүлж байсныг за энэ бол зөвхөн нэг удаагийн төлбөр юм аа. Жилийн төлбөр биш ээ гэдэг. За тиймээс өнөөдрөөс эхлэн H1B визэнд төлөв гаргаж байгаа хүмүүс зөвхөн өргөдөл гаргах үедээ төлөх нэг удаагийн төлбөр гэдгийг бол тодруулж өглөө. За хоёрдугаарт энэхүү шинээр тогтоосон журам буюу за $100,000 төлбөр бол одоогийн H1B визтэй байгаа хүмүүст хамаарахгүй гэдгийг за улмаар өнөөдрөөс өмнө 21-ээс өмнө өргөдлөө гаргасан болон за 21-ээс өмнө өргөдөл нь батлагдсан байсан хүмүүст нь хамаарахгүй гэдгийг мөн тодруулж өглөө. За 3-дугаарт H1B визтэй байгаа хүмүүсийн хувьд Америкийн хэлээр орж гарахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй гэсэн. За ийм гурван мэдээллийг үндсэндээ өчигдөр тодруулга хийсэн байна. За тэгвэл өнөөдөр өглөө цагаан ордноос за та бүхний харж байгаа инфо мэдээллийг бас давхар гаргалаа. За $100,000 жилийн хураамж гэдгийг бол цагаан ордон сайд нь өөрөө анх хэлсэн байдаг. За та бүхэн энэхүү зарилэгт гараа үсэг зорж явах үед сайдын хэлсэн за Howard Lutnick сайдын хэлсэн үгийг эндээс харж байна. We need workers, we need great workers, and this pretty much ensures that that's what's going to happen. I think, Sean, do you agree with that? Well, they're $100,000 per year. Well, they're $100,000 per year. So the whole idea is no more will these big tech companies or other big companies train foreign workers. They have to pay the government $100,000, then they have to pay the employee. So it's just not economic. If you're going to train somebody, you're going to train one of the recent graduates from one of the great universities across our land, train Americans, stop bringing in people to take our jobs. That's the policy here. $100,000 a year, $100,000 a year, $100,000 a year for H-1B visas, and all of the big companies are on board. We've spoken to them about the gold card. They love it. They love it. За жилийн хураамж $100,000 байна гэдгийг бол хоёр удаа ийхүү хэлсэн байдаг. За үүнээс үүдэж хүмүүсийн донд бол үндсэндээ ээждэг визтэй шинээр авч байгаа хүмүүс жилд тутам $100,000 төлнө гэдэг ийм ойлголтыг авсан байдаг. За тэгвэл энэ нь хотлоо мэдээлэл байсан гэдгийг бол цагаан ордон ийхүү баталж байна. За тиймээс цагаан ордны энэхүү хийсэн мэдээллээс үзэхэд өнөөдрөөс хойш шинээр H1B виз гаргаж байгаа өргөдөл гаргаж байгаа хүмүүс за нэг удаа $100,000 төлбөр төлөх. За улмаар энэхүү $100,000 төлбөр бол 2026 оны суглааны үед ашиглагдана гэдгийг бол энэ тодорхой зааж өглөө. За энэхүү ерөнхийлөгчийн гаргасан зарлиг H1B визтэй холбоотой шинэ журам бол за өнөөдрөөс өмнө буюу 2025 оны 9 сарын 21-ээс өмнө өргөдлөө гаргасан өргөдөл нь хянан хэлцэж байгаа өргөдөл нь батлагдсан визтэй байсан визтэй ажиллаж байгаа зэрэг хүмүүс огт хамаарахгүй гэдгийг бол дахин баталгаажуулж байна. За хоёрдугаарт H1 визтэй тэрийг сонгуулж байгаа хүмүүс мөн энэхүү журам хамаарахгүй буюу төлбөр төлөхгүй. За энэ бол дээд үлдсэн өнөөдрөөс хойш шинээр өргөдөл гаргаж байгаа шинэ өргөдөлд нэг удаа төлөх төлбөрөө гэдгийг бол энд давхар тодтогсон байна.
За ингээд 3 дугаарт нь ээж нэг визтэй хүмүүс Америк нэгдсэн улсаар орж гарах хэлээр орж гарахад ямар нэгэн саад хориг байхгүй гэдгийг ийхүү тодтогч өглөө. За цагаан ордын ийхүү одоо ярьж хэлж байгаа зарилэг журмуудаа ямар нэгэн тооцоо судалгаагүй. За зөвхөн одоо амны пангаар ийхүү одоо ярьж байгаа. За дэлхийн нийтийн хэмжээнд одоо за паник үүсгэж маш замраагүй байдлыг бий болголоо. За ээж нэг визтэй яг харахгүй холбогддог энэтхэг өмнө Солонгос зэрэг Азийн орнууд. За дээр нь Америкийн одоо Meta, Google зэрэг компаниуд үүниймээр одоо паникт орж. За Google, Meta зэрэг компаниуд одоо ажилчдаа Америкаас гарахгүй байхад анхааруулга явуулсан зэрэг. За ийм замрууг байдал үүсгэлээ. За ингээд эцсийн цагаан ордон одоо энэхүү тодтол тайлбарыг гаргаснаар ингличийн гаргасан энэхүү сүртэй зарилэг бол зөвхөн одоо шинээр өргөл гаргаж байгаа хүмүүст хамаарна гэдгийг одоо ийхүү эцсийн байдлаар тодорхойлж тайлбарлалаа. За тиймээс одоо 21-өөс өмнө ямар нэгэн байдлаар одоо ээж нэг визтэй холбогдсон өргөдлөлөө гаргасан байсан, өргөдөл нь хянагдаж байгаа, өргөдөл нь батлагдсан. За ээж нэг визээр одоо ажиллаж байсан зэрэг хүмүүст энэхүү зарилэг бол огт хамаарахгүй болж таарч байна. За мөн эдгээр хүмүүсийн хувьд хэлээр одоо орж гарахад ямар нэгэн саадгүй одоо болно гэдгийг ийхүү тайлбарласан байна. За энэхүү зарилгын хүрээнд ээж нэг бие визээр орж ирж байгаа гадаадын ажилчид одоо цалингийн хязгаарыг доод хязгаарыг зааж өгсөн байгаа. За үүн дээр бол $155,000 одоо цалингаас дээс цалин одоо өгөх ийм үүргийг одоо компаниудад оноож өглөө. За тиймээс энэхүү зарилгын үндсэн агуулга бол одоо Америкийн компаниуд гаднаас ажиллах хүчин авахыг одоо маш өндөр өртөгтэй болгож байгаа. За тиймээс хүссэн хүсээгүй дотоодын одоо ажиллах хүчнийг одоо ажилд авахаас өөр одоо аргагүй байдалд хүргэх ийм зорилготой гэдэг нь бол одоо тодорхой байна. За энэхүү зарилгын одоо үндсэн зорилго бол мэдээж Америкийн дотоодын одоо эрх ашигыг одоо бодсон гэдэг нь ойлгомжтой. За гэвч харамсалтай нь энэхүү зарилга гаргахаас өмнө одоо ямар нэгэн тооцоо судалгаа мөн одоо бэлтгэлгүйгээр ийхүү одоо зарласан нь ийхүү дэлхийн дахинд паник үүсгэсэн ийм үйл явдал болжээ. За ингээд ээж нэг визтэй холбоотой энэхүү одоо замраагүй байдал ийхүү эцэс болж байна. За ингээд эцэст ээж нэг визтэй ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэхүү зорилгот ямар нэгэн байдлаар хамаарахгүй гэдэг нь ийхүү тодорхой боллоо. За ингээд өнөөдрийн товч мэдээнд анхаарал хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.